За энд бол ер нь дунд зууны байлдаан дайн байлдааныг авч үзэх чинь монголчуудыг морьтой хамт авахгүй бол болохгүй. Ерөөсөө тэр байлдааны ялалтын голыг сөрүүлж нь л одоо монгол морь. Юуныг анх одоо хоризмыг дайсгах чинь Тэгмийн зэргийг ихлээд хөдөлгсөн. Одоогийн Кашгараас хундан хаваас хөдлөөл тэгэл Памирыг даваал. Тэгэл Памирыг одоо дүн өвлөөр давж байгаа шүү дээ. Яа, Памирын уусаж алтан руу шиг давна шүү дээ. Тэгдэггүй яг л чинь 4000 байна уу өндөр газар даваад одооны Перганы хот руу бууж ирж байгаа байхгүй юу? Перганы хүнд. Ерөөсөө сэтгэх арга байхгүй. Юунаас хоризон доктороос Кижил гүмийн тэр 700 км гэдэг юу лээ 700 км гэдэг л 700 км 700 шиг юм ээ. Би борол яриад байна тэр. Тийм сүлий чинь одоо ингээд вертери туулаад тэр ингэж огч сэтгэхгүй. Тэрний яхан гэхээр цохор застай үүдэн л таваад орсон. Энэ монголчууд тэр дотоодын одоо яг нөгөө Чингис хаан эзэнт гүрнээ байгуулах үеийн тулаануудын хэв шинжийг харж байхад ихэвчлэн одоо жишээ нь намар орой өвөл дайддаг байсан чанар тэр юм олон хилэрдэг нь ямар учиртай юм бэ? Гэхдээ тэр нь бол нөгөө морьтойгоо л холбоотой. Тэгээ нөгөө намар морь тарган байна. Өвөлд таргаан хадгалаад байж байна. Морьтой холбоотой. Нөгөө талаар бол тэр цагийн агаарын одоо хүүтэн бэрхшээлтэй байдлыг бас ашиглаж шүү дээ. Гадныхан чадахгүй үед гадны морь бэрээс үүд яг ерөөсө физиологийн үед даваа учраас тэр өвөл дайцчих. Тэгээ бүр хитрхи одоо хасагтай чингээр асуул мэдээж явахгүй л дээ. Яг тухайн цагийн байдал зохицуулж цэргийн морьтой амраадаг. Ерөөсө эд одоо халуун газрууд бол зуны үед чинь бол сэрүүн газар очоод байлдаа хийхгүй амарчж байгаа ш. Зүгээр нэг жижиг цэргийн хүч одоо тагнуул тушуул байлдан тагнах гэж ирдэг тийм аргыг хэрэглэсэн юмнууд явуулчаал. Тэгэл бусдын гол хүч нь амарж байгаа л. Тэгэл байлдах болцоотой болж ирэнгүүт яадаг. Монгол цэрэг төрөний бидний ярьсан тэр олон чиглэлээр ингэж явдаг бол ерөөсөө л морины тэр байлдааны морныхоо тэжээ бус хаан байна. Тэр нэг цуугаар явчих юм бол эхнийх нь дараагийнх нь юус байхгүй ид жоох юм болно ш. Тэгтээ чин олон чиглэлээр ингэж дайсныг бүрсэлдэг чинь бол ерөөсөө тэр актмордынхоо айсыг дагаж явж байгаа гэсэн. Тэр байгальтай холбоотой гэсэн